Өглөөний өдрийн шөнийн магадгүй өөрийн инфлюенс байгаа. Бүх цаг үеийн мэндийг хүргэе. Ямар сайхан өдөр вэ? За тэгээд удахгүй Монгол явж байгаа учраас амьдардаг улсынхаа нийслэл хотын сайхныг сүүлчүүдээ бишрэнгээ ээжтэйгээ дээд хийсэн хөөрхөн влогийн талаар гаргаж байна. Йоо манай ээж гарч иртээ баг миний ээж биш ихчгэл харж байгаа. Тэгээ ер нь л ээж бүтээрээ дандаа гадуур явж хахад ихчдүүс юм уу гэж хүмүүс асуудаг. Ээж ээж бүтээр нийлэхээр заримдаа бүр яг найз чи би явж явдаг хамт хүн муулал хүнээ санаа зоохгүй цахилахгүй ташмайлахгүй дад бүр нэг тийм хамаагүй би явж явдаг дээрээ тавьчихдаг галзуурхаараа. Нээж байгаа сонсоод байгаа. Юу өрхөд өдөр өсөж үхийн даван дээр орж ирээд өвлийн цагаа ууж байгаа чагалтай царай. Ээж дээр бүр өвлөнөөс хойш нэг сүртэй мэдээгүй байж байгаа нэг рандом газар орж ирээд өвлийн цай уусан. Тэгсэн чинь тэр нь бүр рандом газар биш 1889 онд Францд нээлттэй хийжсэн Паул гэдэг дэлхийд даяар бүр алдартай кафе байсан билээ. Тэгээ бүр амар хацтай бараг 19-р зууны орчинд өвлөний цай уув штэ. Би бол бүр 1889 оны амар дээр үеийн тийм түүхтэй кафед ороод ирсэн юм чинь найл нь бүр орчин үеийн клуб шиг нойлдог. Хараа энэ дээр бүр ингээд жижиг тавчлуурын 1-2 секунд дарахад болдог. Томыг нь олохороо 1-5 секунд дардаг. Гэт бүр бичсэн мэт юм. Тэгэхээр 1-2 секунд. Олон дээр битээрлэг бичлэг хийгээд тэр дундаасаа зурагтай болж аяа хоёлаа гэл амар камера тэгээд тараадсан чи яг үндэ толгол орсон байсан бэлээ. Хоёлаа яг энэ ч ороод харсан. Миний газар чиг улсад ингэ Монгол гэрт орж ирдэг юм. Ямар гоё юм бэ? Яг тэгэл ээж тэр чинь бөөл монголоор бахарсан хоёр хүн үзэнээсээ гарч ирэл яг үндсэн гол зорилготой орсон битэрийн зорилго бол яг парагаар хөллийнхөө уулыг гэрхтэл тэнэх байсан. Тэгээ битэрд бол яг үндэ Чингисийн музей үнэхээр гүн сэтгэл төрүүлсэн. Яг тэгвэл би бол Монголд богдын музейл үзчихсэн. Тэгэнгүүт ингээ яг гадаад оронд гадаад хүмүүстэй хамт Монголынхоо юмыг үзээ явах нь амар тийм гоё мэдрэмж байсан.
Тэгээ яг ээжүүдэрээ параг утсан өдөр ямар нэгэн баяр болоод байх шүү хэлээ. Мэдгүй парагаар амар их хөл хөдөлгөөнтэй байсан. Шин хувцастай залуучуудын тэр өөр яваалыг ямар баяр болоод байгааг би тэр ойлгоогүй. Өнөөдөр арай ижил үзэхтэй өдөр юм биш үү? За буудал авсан чи бэлцээ. Савн бараа ирсэн. Амар юу газар байна. Хоол идчихээд явж байна. Одоо биш дээ, явж. Бүжиглж би байш үзнэ. За ер нь даан хараач. Тэр зүгтсэн ингээд тавыг эцдэж байгаа. Энд тийч цагтаа. Энд гэдэг болон тохоод цагтаа. Энд чинь ингээд Япон хүн бүр уцтай авч. Юу гэдэг энэ чинь үндэс кимоно. Кимоно болов. Би солонгосын холонгот хамбуг лөө. Даббуг гэж хэлээ. Хамбугтэй. Та айгу зам мэддэг юм шиг би л тэнийг дагаа яваад зэрэг багш би хаасаагүй тардгийг зөөнө. мөн үү? Хараад хүртэл хараад байгаа. Мөн үү? Баарнд хараад барагч. Энэ арай шүү. Энэ багш нь тэнэл юм байна л да. Багш нь тэнэл юм байна л да. Би ч удаа хоёр удаа нэг удаа баанд орлоо интэй таар. Нэг удаа параг орлоо интэй таар. Арай. Гэхдээ сайн шийг байсан байна. Ямар балаа юм боллоо. Ийм засна гэж ярьдэн шүү дээ. Манай шүү. Жолон орно гэдэг шиг. Би засдаг байсан биз дээ. Йоо, энэ бензний дугаар муугар яагаад байгаа юм бэ? 555 smile. Амар нэрмжтэй юм бэ. Ёо л тоо. Ёо л тоо. Яасан ч гоё юм дээ. Чөө. Сэний дугаарыг бишрэн гайхлаа. Оо, энэ бас ямар гоё юм шиг бэ? Параг бүр үнэхээр гоё юм шиг үттэй юм те. Яа, ямар үзэсгэлэнтэй харагдаж байгаа хараач дээ. Бурхан минь. Оо, бурхан минь. Юу олоод уулзаад байна ч ч тоо. Тийм бинтэй гэдэг балтууг авч хаямаар байх юм би. Ийм хүүхэн төлхүүрний онцор авлаа. Гэрэл мөрчин заадах газраас тийм. Дон Праха гэж бичсэн. Цагаан мөртэй ханху ирж байна. Ой. Аяа. За, алдарт бүжүүлж буй байшин дээр ирсэн. Бүжүүлж байгаа юм шиг харагддаг юм байна. Энэ нь эрэгтэй, энэ нь эмэгтэй юм шиг байна. Бодвол юм тайлмайтай эмэгтэй ингээл амар хурдан бүжиглээд байгаа юм. Сосистэй залуутай. Бүжүүлж буй байшин. Вау.
Манай парагийн шүн бүр үнэхээр үзэсгэлэнтэй юм аа. Дэлжинж байгаа уцаа умгачхууд энэ доор бүр маш их ус байна. Парагийн үзэсгэлэн байхад бид хоёр дуустдаггүй. Явсараагаал нэг гоё юмтай дараад, явсараагаал нэг гоё юмтай дараад. Тэгтээ вив нь үнэхээр бүр амар гоё. Яг ч эндээс ингээд голын эндээс тэнцээ тэр цаана сум харагдаад наа нэг гүүр харагдаад наа тэгээ хүмүүс энэ лаунжид юм уу сууж байна. Үнэхээр гоё харагдсан. Лаунжид юм уугаа сууж байгаа гоё байгаа хөө гэдгээс. Яг голын дээрээ алкогол уугаа суугаад гоё л байгаа. Яа, чи наа тэндээс нэг багтаа. Шиа дараа тийшээ баа. Зүүн тийшээ баа. Яа гэдэг юм бэ? Яг Монголын бүлтийн багстай. Тэ амар гурлаг бүдүү олоотой хүнтэй таараад ээж дөөрөө comedy хийж. Ши дөөрийнх юм яг comedy. Дамье, браво, дамье опко. Дэвэр сапекору. Кетно жуус, нормали жуус. Одоо самглаа нэ. Хэмээ та ихэр хүсчээ дишээ 100 гар тийш байгаа. Жуус бол жижигхэн 95 короо. Тэгтээ яг үндэ энэ ингээд апгад энэ жижигхэн дэлгүүрийн талч гэсэн байна. Харин би энийг хийгээд байна. Энэ жуус мус баг ресторанаас илүү үнэтэйгээ оддоо. Юу? Ба. Юу нэг тиймгүй байх гэдэг юм. Стааш дэмбрийн. Төлөг штэ. Юу вэ? Энэ бүр үнэн бичээгүй штэ. За Карлин гүр дээр ирсэн байдаг юм. Ямар үзэсгэлэнтэй бас харцгаачтай та нар одоо ямар сайхан юм бэ одоо яа гэдэг юм бэ борхамэн за алтаас Карлин гүр дээр ирсэн. Энд дээр болохоор ингээд хааны элчийг гүнээс шидчихсэн түүх байд юм байна. Тэгээд тэр шидүүлсэн хүнийх нь хөшөө энэ байдаг. Тэгээд ер нь бол чигүүд тэр хүний хөшөөнд гараар өрөх юм бол хүслэн биелдэг гэдэг домог яриатай байд юм байна. Яг Карлин гүр дээр ирэхээс өмнө тэр түүхийг уншиж чад яг ирж үзчихье. Яг тэр аль юм бол гэдэг мэдгүй л байна. Тэр юм шиг үнтэй. Харагт одоо нэлээд ойр болсон байна. Тэгсэн чигсээ ингээл гитар мууз тоглосон шиг ой тайван сууцгаач юм да. За нөгөө гүнээс хөдөлсөн хааны илч чихэн хөшөө байна. Одоо нөгөө нэг энд хүрэхээр хүсэл биелдэг гэдэг байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг энэ хэсэг тэгээд тэр хэсэг нь ингээд голдоо цайрцсан байгаа. Хүмүүс очиж ингэж хурж илсээр агаад харалгүйгээр ингээд яг өнгөөрөө хിവэр үлдсэн. Сонирхолтой юм байна. Гэхдээ энэ дээр үзүүлсэн байгаа нь гэдэг амар юм би хараа. Яг энэ цэргүүд ингээ гүүрнээс доошо шидэж байгаа хгүй энэ Джонни Томогийг. Тэг чи наана нь ингээд эхнэр хүү хоёр нь юм шиг байна. Эсвэл ээж нь юм болов. Эхнэр хүү хоёр нь юм шиг байна. Тэнгүүд хүмүүс ингээд ээжийг ингээ илдэм болоо. Яг энэ гүүрэндээ нэг хүнтэй явж байгаад бүр амар аадар шүрэн бороод. Яг энэний доор ингээ бүгдээрээ энэ гүүрэн дээр одоо чинь ийм хүмүүс аа яг зомби шиг наашаа бүгдээрээ гүйлдээд яг зомби шиг байсан зэ бүгдээрээ гүйлдээд яг энэний доор ингээ бөөнөрөө тэгсэн чинь ингээ бороо энэ талаас ингэж орж исэн болохоор энэ доор байсан бүх хүмүүс энэ доороос нь ч гэсэн бүгдээрээ амар нарсан. Яг тийм кино шиг болж ижүүлээ. Бүгд шалдан ороод бүр баг параг даяараа шалдан ороод бүх хүмүүс готл нь хүртэл шалдан ороод тэгээ зуны амар гоё тийм дулаахан өдөр байсан. Тийм хөөрхөн болж ижүүлээ. Мэдгүй тийм ногч цуглуулдаг хүн амт байдаг байлгүй дээ.
Энэ вариантын осноо гэдэг юм. Нөө супермен осон шүү дээ. Тэст улаан эргэтэл алхаж юм да. Арагийн төв тал бай түрүүдэрсэ. Тэнд алтан цаг байна. Ер нь нэг зүйл хүмүүс амгүй үздэг юм шиг үлээ. Энд ингээл гадаа хүмүүс чийлрэл өвсө татхан татаал тамхи татхан татаал уухан уугаал амар чийлрэл утгаж байна. Энд амар гоё ингээд нөмрөх юмнуудыг ингээд тавиад өвчтөг. Тэгэл дуртай ингээд өсөөр ингээд хамгийн гоё нь штэ ингээд тэр доороо хөл дулаахан сууж болдог. Гоё аастай. Өнөөдөр яг ямар өдөр юм мэдэхгүй ингээд энэ тэнд амар олон юм адилхан өчтэй хүмүүс яваад дандаа залуучууд яваад байгаа байхгүй юу? Дандаа адилхан өчтэй ихэнх нь эрэгтэй хүмүүстэй. Тэгвэл яг ямар баяр болоод байгааг мэдэхгүй байна. Яа, энэ цаг яваад байлаа. Амар олон дурсамжууд сэргээд хэцүү байна уу? Энд бас сууж ирлээ. Гоёсэн шүү. Яг энэ талбай энэ. Эндээс ингээд алтан цамаа бүх юм харагддаг. Тэгээ ийм лаунждын талбай хажууд суугаар амар гоё байдаг. Яг ийм шөнийн цагаас суугаар амар гоё харагддаг бүх юм. Дурсамж сэргэж шүү. Яг энэ тойл нь бас ингээд баглаад цэцэг барьсан зургаад арчиж үлээ. Oh my god, what's that? Царайлыг харагдуулдаг гэлээ. Walking down the street. Нараа ингээд амар адилхан ингээд цэцтэй залуучууд яваа. Өнөөдөр ямар нэгэн баяр болоод байгаа юм. Шприцээ барьчих бэлдээд яг тавих гээд. Өнөөдөр параг амар хөл хөдөлгөөнтэй байна бүр. Энэ тэнд ингээд бужигнаад амар дуу чимээтэй. Нэмрийн баяр болоод бужигнаалах шүү. Тийм бас тийм. Чи ганцаар явах тийм аюултай нэг үсрэхгүй юм шиг. Тэндээс хүнтэй чавлаа. Нэмрийн. Юу шүү. Том хотод энэ ганцаар явж тийм шүү. Хайртай. Хүллийн хоолыг ихч явж ин да. Тэр дээр Чехийн номер 1 клуб байна. Ээжтэй буудлаа жоохон сонин газар авцсан. Тэгээ энэ гудамд нь болохоор ингээд strip club байгаа заяа. Энд чи эргэдэг сэтэ. Энд чи strip club байгаа, ингээд саун байгаа энд чи. Жоохон эвгүй гудамд буудлаа авцсан. Тэгэл өрөөний ахтай л өрөө ер нь бол амар сүртэй гэх юм шиг. Эвгүй клуб байна. Эвгүй. Сая жоо куку гэдэг юм. Оо ашгүй цагдаа буруу явж гинэ уус. Жоо хайхаа бэлчлээ. Цагдаа буруу явж гинэ. Одоо яах ч бродер гэж. Цагдаа бродер. Оосон буудлал юм шиг байгаа юм тэгээд савнтай буудлах. Тэр яавсатай л юм гэмэрхүү. Тийм гоё хотел биш ээ. Уусаа гоё хотел захилж чадаагүй. Тэг яг төвдөө байсан ганц байсан л юм. Параг тэр хотел болох юм асуудалтай. Нэлийн үнэтэй болохоор. Танд өнөөдрийн явсан газруудаас
хамгийн амар сэтгэлд үлдсэн нь юу бэ? Хамгийн таалагдсан газар нь хадад бол Чингис хааны музей үзэл. Тийм амар сэтгэлд нэм өвштөл авсан. Тийм сэтгэл амар тод үлдсэн. Тэгээд энэ буудлын руу орж ирдэг юм чи. Гоёор бишэр гэж. Ийм санаа мэдэмж төрүүлсэн. Юу руу ороод ирчихвэ? Амар том ингээ саун гэж бичсэн. Мангарыг газар руу ордог юм чи ингээл ээжтэй орж чи баахан. Залуучууд параараасаа орж ирээл ингээ сонь усанд орцсон гарч иж мэрэл тий. Чи өнөөдөр угаасаа нэг залуучуудын өдөр юм биш үү? Тий, баярлалтай өдөр юм шүү. Гэтэ энэ бодолд орж ирээд нэг сонин сэтгэл төрсөн. Тэр нь ингээл гараа явж ахт ч гэсэн нэг арилахгүйсэн. Тэгээ нэг арай тухтай газар орж хоолмол үдээд нэг арай дээр болсон. Тэгвэл парагийн төвд буудал олно гэж ер нь амар хэцүү, амар үнэтэй гэдэг болохоор хэрэндээ төвд л буудал авсан юм. Тэгээд жоохон тухгүй л буудал авчиж. Гэтэ бас тийм юм том буудал биш. 1400 крон гэдэг чинь Монгол мөнгөөр хэдэн төгрөг юм? 200,000 юм шүү баг. Тэ? Юу тийм үү? Гэтэ одоо ер нь бодлын ямар ч голтос. Тэгээ 200,000 гайгуудаар ч ордог гэж магадгүй тийм үү? Яг яг бас л нэг хямдтаач шүндэдэж шалдаг байна. Дундчил. Монгол ер нь буудлын үн хийдтэй гэдгийг тэр комментс төвчээрэж байна. Нэг идэх юм. Идэх штэ, идэх байт. Тэр нэг илүү гарсан чигнэ хаад ирсэн. Тоотай. Бэтэ сайхан. Yo, I don't flex on them 필요 없잖아 shut down 내 맘대로 girl 너는 머리 위로 밟고 다니 여기 러지를 피지 주머니까지 싹 다 turn 전부 데려와봐 너의 crew 우리 놀이 하나씩 전부 굴리지 all you fools 이러듯이 마셔 이러듯이 밟아 감당 안 되면 지금이라도 better move